За миний зогсож байгаа газар бол Хаул дүүргийн E-Mart-ын эсрэг тал буюу оргил худалдааны төвийн урагдлын одоо машины зогсоол дээр зогсож байна. За яг энэ зогсож байгаа газар бол нийтийн эдлбэр газар. За нийтийн эдлбэр газрыг Камдер компани одоо хувьдаа ашиглаж машины зогсоолыг барьсан. За уг асуудлаар бид хэд хэдэн удаа сурвалжлага мэдээллийг бэлтгэж байсан ч ямар ч үр дүнд хүрээгүй. За хот байгуулалт хөгжлийн газраас бол энэ Камдер компанид 2017 он болон 2019 онд за энэхүү замыг чөлөөлж явган үний замыг байрлуулаа гэх шийдвэрийг тавьсан боловч одоо шийдвэрийг хүлээж аваагүй, шаардлагыг хүлээж аваагүй гэсэн тайлбар мэдээллийг бидэнд өгч байсан. За үүнийг бол зохицуулах эрх мэдэл бүхний байгууллага нь нийслэлийн мэргэжлийн хяналтын газар. За тиймээс бид энэ асуудлаар нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тодруулга авна. Томчуудын хариуцлагагүй болон амин хувиа хичээсэн үйлдэлээс болж за хүний амь эрсдэх, хүүхдийн амь эрсдэх үйл явдлууд бидэнд тохиолдсон. За энэ замыг засахгүй бол энд бага насны хүүхэд амь насаа алдах эрсдэлтэй, за хүний эрүүл мэнд хохирох эрсдэлтэй ийм нөхцөл байдалтай байгаа. Одоо юм чинь нэг явгууны зам гэдэг чинь явгуун зориулах хэрэгтэй шүү дээ. Тэгээ зам руугаа машин шахаад тавьчихаар бид нар чинь хаагуур нь явах, зам руугаа явах уу, машиныхаа зогсоол дүүрээ явах уу гэдэг нь бас жоохон хэцүү л. Асуудал үүсгэхээс өмнө засварлаж янзлах боломжтой байхад за энэхүү зам нь 5 жилийн хугацаанд одоо явган хүний замыг одоо машины зогсоол болгосон ийм байдалтайгаа үргэлжилсээр байгаа юм аа. Гэнэ? Сайн мэн үү? Өглөөний минь би өргөн мэн сайтын сэтгүүлч Адгэрл гэх хүн байгаа. Тийм, өглөө танай хэвлэлийн ажилтнтай холбогдсон тодруулах асуудал байна гэ та мэдсэн үү, хийсэн үү танд? Хэвсээ манай хадгалт хийх үгүй мэдсэн гэж би хэлсэн. Танаас тодруулга яриа авчмаар байна. Яг гэрээ Ямарс би холбогдоод яриад амралтаа яриад байсан чинь ингээд юу гадсан байхгүй. Тэгээ одоо дахиад л өөр хүнтэй ярих гэж байгаа юм. Ийм үү? Яг л би одоо та нартайгаа бараг адилхан шүү дээ. Тэгээ би өнөөдөр л ажиллаа авч шүү дээ. Тэр чинь 2018 онд энэ сая энэ байсан нөө байцаагч дүгнэлт гаргаж ирсэн юм л да. Маргааш өглөө өгөө. За бид нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэхүү асуудлаар тодруулга мэдээлэл авах гэсэн боловч за хариуцсан ажилтан байхгүй байна. За мөн одоо тохон 2018 онд дүгнэлт гаргаж ирсэн байцаагч нар одоо энэ асуудлыг судалж маргааш өглөө яриа өгөө гэсэн тайлбарыг хэллээ. За бид урд нь одоо сурвалжлага мэдээлэл бэлтгэхдээ Улсын хурлын гишүүн Ганбаатартай холбогдохдоо ч одоо маш удаан удаа залгаж үзсэн, мессеж үзсэн. За энэ мэтчлэн байдлаар холбоо тогтоохыг оролцсон боловч утсаа авдаггүй, утсаа тасалдаг, мессежинд хариу өгдөггүй ийм нөхцөл байдалтай байд юм аа. Хоёр талдаа дэлгүүр мэлгүүртэй болохоор тэгэл хөдөлгөөний нягтрал ихтэй байдаг шин. Тэгээ ветерчид байл араа нэг тэгэл машин дээр дайруулчих гал тэгэл араа гэж л. За 2013 онд уг барилга улсын комиссийн актаар хүлээлгэж авсан байт юм билээ. За миний би бол 2021 онд иргэнээс ирсэн гомдлын дагуу бол хяншилгалт хийсэн. Хяншилгалт хийгээд зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн иргэн нэгээд прокурор танилцуулаад хяншилгалт хийсэн. Энэ хяншилгалтыг одоо захиргааны иргэн шүүхтэр энэ хэлцэж байгаа нөхцөл байдал тогтоогдсон. Тийм учраас зөрчлийн иргэн тухай үед хэрэгсэхгүй болоод хагдсан байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 заасны дагуу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгуулалт одоо зөрчлийн хэрэгсэхгүй болно гэсэн зүйл цалт байна. Тэрний дагуу хэрэгсэхгүй болсон. Нийтийн газрыг дээрэмдсэн байна тэний компани. Тэнгүүт яг энэ дээр мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс яаж ажиллах ёстой юм бэ? За өмнө нь манай улсын бяцлагчин бол авцамын улсын бяцлагчин дүгнэлт гарсан байдаг юм байна. За дүгнэлтээр бол одоо авцамын тухай хуулийг зөрчилсөн гэсэн дүгнэлт гарсан байна. Дүгнэлт гаргаад яваад байт юм уу? Одоо жишээ нь мэргэжлийн хяналтын байгууллага бусад одоо компаниудын одоо явгууны замыг хаацсан нөхцөл байдалд бол шууд шаардлага тавиад буулгах шаардлага тавьдаг ч юм уу? Тим шаардлага тавьдаг юм биш. Ягаад энэ олон жилийн хугацаанд мэргэжлийн хяналтын байгууллагаас ийм шаардлага тавиагүй юм бэ? Харин түрүүнд хэлсэн зөрчлийн тухай хуулиар бол манайх арга хэмжээ авах хүнсэлтэй. Манай дээр ахаад гомдол мэдээлэл гарах юм бол тэрийг ахаад манай байгууллага шалгаад тодорхой хариу өгөх байхаа.